Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 10 жилийн ой дээрээ Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбоо болгон нэрээ өөрчилж чинээлэг дундаж давхархтай Монголын төлөөрийн дор үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид эх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм. 2013-аас 2016 оны эдийн засгийн хямрал, 2019-ээс 2022 онд COVID-19 цар тахал, 2022 оноос геополитикийн зөрчлөөс үүссэн эдийн засгийн хямралуудаас Монголын жижиг дунд үйлдвэрийн салбар нийтээрээ уналтанд орж дундаж давхарга байхгүй болж байв. Энэ үед зах зээлийн хатуу шалгуурдурдсан жижиг дунд үйлдвэрлэгчид нэгнээ дэмнэж эдийн засгийн хүндрэлийг хамтдаа давах зорилгоор масс медиа группийн үүсгэн байгуулагч Чимэд оржийн даваа баярын санаачилгаар баялаг бүтээгчдээ дэмжин томилолт 21 аяныг масс медиа группийн залуус эхлүүлсэн байдаг. Анх Улаанбаатар хотын 100 орон нутгийн 100 баялаг бүтээгч аж ахуй нэгжийг өн төлбөргүй сурталчлан таниулах хүлээр эхэлсэн аян баялаг бүтээгчдийг дэмжих төсөл болж өргөжин улмаар нийгмийн захиалга үйлдвэрлэгчдийн хүсэлтээр баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон байгуулагдаж 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрийн ордонд анх дугаарыг хурлаа хийж холбооны ерөнхийлөгчөөр Чимэд оржийн даваа баярыг сонгож удирдах зөвлөл баг хурлын гишүүдэд сонгосон байдаг. 21 аймаг 330 сумын хаан ихтэй өрхийн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж олон хямралууд үүсэж хүнд байдалд орсон үед баялаг бүтээгч гэх нэрийг алдаршуулан үйлдвэрлэгчдээ дэмжин сурталчилж тэдний зүрхэнд гал асааснаар мянган үндэсний жижиг том үйлдвэрлэлээ алдаршуулан түүхэн үүрэг гүйцэтгэж байв. Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй урт хугацаатай бага хүүтэй зээлийг жилд ганц удаа биш бизнес хийж байгаа иргэн аж ахуй нэгжүүд хүссэн үедээ зээлээ авдаг байх тогтолцоог бий болгож улмаар олон улсын сайн дуршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр 10 жилийн ойн хүрээнд холбооны нэрээ олон улсын стандартад нийцүүлэн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих холбоо болгон нэрээ өөрчилжээ. Мөн чинээлэг дундаж давхархтай Монголын төлөөрийн дор SME 2025 форум хилцүүлэг өрнүүлж нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн 400 гаруй төлөөлөгч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хуран цуглаллаа. Төрийн бүх байгууллагуудаа оролцуулаад, баялаг бүтээгчдэд оролцуулаад, үе үеийн удир зөвлөлийн гишүүдэд оролцуулаад, телевиз хэвлэлээр олон нийтэд шууд дамжуулаад өнөөдөр бид бүхэн энэ арга хэмжээгээ нээлттэй албан ёсоор хийж байна. Төр өөрөө бүгд нийлжээж, хувийн хвшил нийлжээж энэ салбар хөгжих нэг нь тодорхой учраас төр хувийн хвшлийн түншлийг бид нар бодит ажил болгохын тулд дараагийн 10 жилийн концепцаар ингэж томоор гаргаж ирж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэлцүүн тулгамжийн асуудал бараг 70% ингээ хөнгөлөлтөө зүйдийн хүүсүүд дутамгүй байна гэж. 20 хүсэл тутмын нэгийг л шийдэж чадж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөнгөлөлтөө зээлийг жилдээ нэггүй удаа уралдаан чалгалт зарлж ил өгч байгаа шүү дээ. Гэтэл энэ бол байнгын тасралтгүй шалгуураа хангасан бол очиод авах хэмжээнд бид нар хүүсээр бүрдүүлж өгсөн. Олон улсын жишг маань өөрөө дэлхийн нийтээр төр бүх шийдвэрийг гаргадаг байхаас татгалзаж байгаа. Хувийн хвшлийнхаа санаа бодлыг аль болох хууль тогтоомжтой оруулдаг, тэр нь бодиттой хэрэгждэг энэ шиг хандлага руу явж байгаа учраас Монгол улс ч гэсэн энэ төр хувийн хвшлийн түншлийг бол хэрэгжүүлээд бас нэлээдгүй жил боллоо. Татрын бодлогын хувьд мэдээж хэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэлтгүй ер нь татрын бааз суурийг өсгөх. Энэ компаниудын хувьд бол илүү орлого гэхээсээ илүү энэ компаниуд нь өсөж дэвжих, томрох, тулгамдж байгаа татвартай холбоотой, татвар хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой асуудлуудыг илүү оновчтой шийдвэрлэх зорж байна. Тэгэхээр жижиг дундаа томтойгоо хөгжүүлсэн улсуудын дуршлагаас бол энэ тусдан сан байдаг юм байна. Нам ялангуяа Сиднейд Японы хүмүүс их зөвлөжсэн. Яг л Японоос мөн 50-60 оны үед бол яг арилжааны банкуд нийлжээж тусгай сан байгуулаад тэнгээрээ бид нар жижиг аж ахуй нэгж
санхүүжүүлээд тэгээ тэр эргэлтээр бид нар хамтдаа өсөө явуулсан юм аа. Түүнээс одоо ч Монголын жишээнд бол 20% хүү аваад тэ хүүтэй зээл аваад яаж явах вэ гэдэг асуудал. Одоо өнөөдөр бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олон нийтийн хяналт бий болцсон байна. Тэгэхээр олон нийтийн хяналт бий болж байгаа учраас эргээд олгож байгаа зээл нь эзэндээ буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй очиж байгаа. Бид жижиг дунд үйлдвэрлэх дэмжих тухай хууль, тендерийн хууль, татварын хууль, хөтөлбөрийн тухай хууль энэ олон хуулиудын ажлын хэсэгт ороод баялаг хүчтэйгийн төлөөлөл болж дуу хоолой болж ажилласан. Энэний хүчинд бол өнөөдөр тендерийн хууль, жижиг дундын хууль, жижиг дундын сан ман гэдэг энэ эзэндээ хүрэхгүй, бүтэхгүй байсан юмнуудыг бид дуу хоолой болж өөрчилж чадсанараа бол өнөөдрийн баялаг бүтээгчдүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид тодорхой хэмжээний ахиц гарсан ийм жил болж байна гэж ойлгож байгаа. 10 жилийн өмнөхийг бодвол одоо манай холбооноос жижиг дунд үйлдвэрлэгчдийнхаа эрх ашгийг хамгаалсан одоо санхүүгийн тусламж дэмжлэг олгуулах, тэрүүний бодлого шийдвэрт хөнгөлтэй зээлд хамрагдах нөхцөлийг тэрийг үнэн зөв шударга олгуулах тал дээр бол маш олон ажлуудыг хийсэн байж байгаа. Тусдаа ингээд зовлонгоо ярьж байгаас илүү нэгдэж нийлээд энэ асуудлаа бүгдээрээ нэгдсэн дуу хоолой болж хүрэх зүйтэй юм байна гэд 15 онд энэ баялаг бүтээгчийг дэмжих холбоог бол анх байгуулжсэн төвхтэй. Тус холбоо нь 10 дахь жилдээ улсын хурал, засгийн газар, салбар яам, төрийн байгууллагуудын албан тушаалтнуудад баялаг бүтээгчдийн дуу хоолой хүргэж, хууль журамд тэдний саналыг тусгаж, төр хувийн хөвшил хооронд гүүр болох ажлаа тогтвортой гүйцэтгэж байна. Үүний үр дүнд жидүү эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах, бизнесийг хамгаалах эрх зүйн орчин, тусгайлсан үйл ажиллагаа явуулдаг агентлагууд бий болж, төрийн бодлого үйлдвэр эрхлэгчид рүү чиглэж эхэлсэн. 2019 онд жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдж, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан 2000 оноос хойш 1.1 их найт төгрөгийн зээлийг 9300 иргэн аж ахуйн нэгжид олгож, нийт 45,000 ажлын байрыг хадгалж, 50,000 ажлын байрыг шинээр бий болгожээ. Төрийн оролцоотойгоор энэ бизнес ч хөгжих юм байна. Төрийн дэмжлэгтэйгээр хөгжих юм байна гэдэг нь одоо бол ойлгомжтой болсон. Хууль маш сайн хуультай болсон сайн энд ярьж байна тий. Тэгэхээр цөөн үгээр хэлэхэд бол үнэхээр энэ бол хөгжлийн дараагийн шатнд нь бол хүрч байгаа. Одоо бол бид нар бол маш сайн чанартай, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол анхаарлаа тавих хэрэгтэй. Яг масс бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэлд дэмжих чанартай бүтээгдэхүүн авахд бэлэн болгож өгсөн болов уу гэж бодож байна. Үйлдвэрлэгч нар маань нийлээд хамтдаа Монголын нийт ажлын байрны 75%-ийг бий болгодог байгаа. Тэгэхээр яалтчгүй энэ чинээлэг дундаж давхартай энэ нийт 75%-ийг бий болгож байгаа ажлын байраа бүгдийг чинээлэг дундаж давхар руу оруулахын төлөө Монголын баялаг бүтээгчид болон Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ асуудлаа өнөөдөр хамтдаа ярилцахаар цаашд 10 жилийн хамтдаа төлөвлөхөөр энэ форумыг өнөөдөр хийж байна. Чинээлэг дундаж давхархтай Монголын төлөө. Хууль дээрээ нэлээд юм ангилалтай хууль захирамжууд байх юм бол бид нарт бас юм таатай орчин үүсэх одоо нөхцөл байдлынх нь одоо суурь шалтгаан болох юм уу да гэж бас харж байна. Ирээдүйн одоо жилүүдэд бол одоо бөөнөрөө олуулаа тий нэлээд том үйлдвэрүүдийг одоо нэгдэж хамтдаа байгуулах гэсэн ийм одоо сэтгэлтэйгээр одоо орох гэж байна да. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжих талаас нь төрийг нь оруулаад өөрөөсөө бас жижиг дунд үйлдвэрлэгчд маань бие биендээ мэдлэг мэдээлэлээ хуваалцаад ингэ явж байгаа нь маш сайшаалтай. Тэгээ маш их нөмөр нөөлөгтэй байдаг. Манай улсын бизнесийн салбарын 90 орчим хувийг жидүү эрхлэгчид бүрдүүлж, нийт ажиллах хүчний 70 орчим хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 82,000 жидүү эрхлэгчид ажиллаж байгаагаас дийлэнх нь өөрөөхөө бичлэг аж ахуй нэгжүүд байна. Харамсалтай нь жил ирэх тусам жижигэрсээр байгаа нь асуудал дагуулсаар байгаа юм. Үүнд эдийн засгийн хямрал, ковид гэх олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч төрөөс олгож байгаа хөнгөлөлтөө зээлд хамрагдсанаар өрхийн бичил үйлдвэрлэлээс жидүү эрхлэгч болж цаашлаад үндэсний хэмжээний аж ахуй нэгж болтлоо өргөжсөн сайн талж байна. Зар дахлын өмнөч хойнч үндэсний үйлдвэрлэгчдийн жаргал зовлон, түүхэн замнал, дижитал технологи, баялаг бүтээгчдийг алдаршуулах цуврал нэвтрүүлгийн 1000 гаруй дугаарыг бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, цагаан алц зэрэг үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж, хөнгөлөлтөө зээлүүд зорилтод эзэндээ
хүрдэг болов. Тэгвэл олон жил энэ салбар хаягдсан учраас маш их асуудал энэ салбар дээр тулгамдсан асуудал байгаад байгаа учраас өнөөдөр төрийн бүх шатн дээрээ жиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжийе. Чиний дунд давхаргыг бий болгоё гэдээ манай төрийнхэн бүгд ярьж байна. Хууль өргөцсөн бодлого нь байдаг. Одоо нэг жоохон санхүүжил тавьж өгөө. Тэгээд болсон хүчин дээр нь анхаарат одоо төрийн худалдан авалтаар нь дэмжиж ингээд явчих юм бол Монгол хүмүүсүүд хийж чадна. Мас агентлагаар нийт одоо улс орон даяар жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдийг одоо олон нийт сурталчилж байсны дотор манай байгуулагч гэсэн энд оролцож бас олон танигдчихсэн төвхтэй. Энэ баялаг бүтээгчдийн холбоо маань бид бүхэн одоо бас энэ ялангуяа жижиг дунд үйлдвэрийн зээлийг яг эзэн биед нь хүргэхэд бол маш үнэтэй хувь нэмрийг энэ орууллаа. Манай холбоо орууллаа, манай ерөнхийлөгч орууллаа. Энэ холбоог өнөөдрийн одоо хурлаар бол бас энэ холбоо маань одоо дэлхийн жишг холбоо болж хувирж байна шүү дээ. Энэ бол үнэхээр том хөгжил. Одоо бизнесийг анхлан эрхэлж байгаа компанид ядаж 3-5 жил татвараас чөлөөлөх, хөнгөлтэй зээл олгох, нөгөө талаас шинэ бизнес эрхлэх гэж байгаа, дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчтэй мэдээлэлээр хангах. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчид маань нэлээд тусдаа болохоор жижиг боловч нийлээд Монгол улсын хэмжээнд эдийн засгийн хувьд маш их үр өгөөжтэй тэм салбар байна гэдгийг өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. Баялаг бүтээгчдийн холбоо бол шинэ нөхцөлд, шинэ технологиор, шинэ инновацаар, шинэ одоо технологиор, шинэ мэдрэмжээр энэ одоо баялагаа бүтээж байгаад бол нийгэмдээ бол ил тод одоо бахархалтаагаар гаргах шаардлагатай байна. Баялаг бүтээгчийн төсөлд хамрагдаж баялаг бүтээгч гэдэг энэ холбоо болон одоогийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний холбоонд нэгдснээр биднес энэ маш хурдастай асуудлуудаа шийдэж эхэлсэн. Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбоо эх 10 жилд экспортыг дэмжих, зээлийн их усварыг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн төлөвлөгөө боловсруулжээ. Жидүүгийн тухай хуулийг шинжилэн найруулахад саналаа тусгах кластер гэх нэр томьёог 2019 онд жидүүгийн тухай хуульд оруулсан ч одоо хүртэл хэрэгжихгүй байна. Үүнийг хуулийн шинжилсэн найруулгад тусгах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтай уялдуулж, аж ахуй нэгжүүд нэгдэж, кластер хэлбэрээр хөгжиж, бүс нутгийн инновацийг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорж байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд улсын хурлын 330 сумаас хамгийн ашигтай байрлалтай 91 сум сууринг баталжээ. Цаашдаа бид бүхэн бол илүү олон улсын түншлэл рүү, бүс нутгийн түншил рүү ингэ чиглэсэн, хамтдаа бөөнөрөө нийлсэн, за бүгдээрээ экспорт руу чиглэсэн, үр дүнд суурилсан ийм холбоо, ийм мэргэжлийн хамт олон байхыг л одоо зорж ажиллаж байна гэсэн. Хамгийн гол дүрийн үүрэг бол борлуулалтаар нь дэмжих буюу жижиг дунд үйлдвэр хөгжих тухайн одоо байршил дээр орчныг бүрдүүлэх, тэгээд зах зээлтэй холбох ийм зүйл байна. 10 жилийн өмнө анх энэ жижиг дунд үйлдвэрлэлээс хөрхөг үйлдвэрлэл бий болж исэн 100 м квадратаас одоо эхэлж исэн компаниуд маань за ер нь өнөөдөр 1000 м халбаад үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэх хэмжээний ийм боломжтой болж байна гэсэн үг. Холбооныхоо бүтцэд яг цэвэр одоо энэ жижиг дунд үйлдвэрүүдийнхаа үйлдвэр эрхлэгчдийн гадаад худалдааны бодлогыг боловсруулж явах заавалжгүй энэ дээр нь анхаарах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл гадаад дотооддоо нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг өөр гадаадын зах зээл дээр гарна гэдэг бол тийм амар асуудал биш. Шийдлээ яриад, асуудлаа яриад өөрсдөө гэсэн хуультай бодоод явахаар мэдээж дараа дараагийн үйлдвэр эрхлэгчид маань маш их боломжууд гарч ирнэ. Тэгэхээр энэ чиглэлээр бол ер нь холбоотойгоо нэгт хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Төрийн оролцоо хэрэгцээтэй, бүр мэрэгжлийн оролцоо хэрэгтэй. Үүн дээр болохоор баялаг бүтээгч холбоо болгоно гэхээр маш дөрвтэй арга хэмжээ авч чадна бол татай байдаг. Гадаад руу экспортод холбож өгөх гүүр болж ингэж бодлого зөвлөмж сургалт мэдээлэлээр хангаж ажилласан байна. Эх орондоо хайртай гэж хэлэх нэг өөр те. Яг эх орныхаа хайртай юм бол эх орныхаа төлөө юу хийж байна? Эх орныхаа төлөө юу хийж байна гэдэг нь бол тэр хүний үйлдэлээс харж болно. Хэлэх нэг өөр хэрэгтэй. Тэгэхээр эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчлэгийг хэрэгжилж байгаа бол тэр бол эх орныхаа төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалт эх орно гэсэн сэтгэлтэй хүн байна гэдгийг бид хэлэх гэсэн юм аа.
Мөн 10 жилийн ойн хүрээнд холбооны удирдах зөвлөлийн гишүүд шинэ хар хорим хотын бүтээн байгуулалтын ажлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон их хаадын цэцэрлэг түрээлэнд 108 ширхэг газар модыг тарьсан юм а. Үндэсний үйлдвэрүүдээр дуршлаг солилцох, бизнес тур болон ажил хэрэгж өглөөний цай уулзалтуудыг тогтмол хийн. Үйлдвэрлэгчдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлж байсан юм а. Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо 2025 оны амжилт бүтээлээ дүгнэх баялаг бүтээгч шинэ жилийн баярын цэнгүүн боллоо. Тус арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 180 аж ахуй нэгжийн 400 гаруй жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч баялаг бүтээгчид 10 дахь жилдээ нэгд орд цуглан онцгой үдшийг өнгөрүүллээ. Баялаг бүтээгч 2026 шинэ жилийн цэнгүүний үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдэд төрийн дээд цол одон медаль хүртээж баяр хүргэлээ. Мөн хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, монополийн эсрэг газрын болон Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбооны дээд шагнал болох баялаг бүтээгч одонгоор үндэсний үйлдвэрлэгчид ингэрээ милаалаа. оноос Монголд өрхийн бичил жижиг дунд бизнес эрхлэгч гэх нэр томьёо бий болж эхэлсэн тэр цагаас өнөөдрийн хүртэлх хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид ийм замыг туулж өнөөдрийн өндөрлөгт иржээ. Төрөө бодлогоор дэмжчихвэл хувийн хөвшилтэй хамтарч чадвал импортыг орлож чинээлэг дундч давхаргыг бүрдүүлэхэд бэлэн гэдгээ үйлдвэрлэгчид хэлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас жил бүрийн 6 дугаар сарын 27-ыг дэлхийн жидүү өдөр болгон зарлаж байгаа нь айлч улс оронд энэ салбарыг стратегийн ач холбогдолтойг нотолж байна. Тиймээс төр хувийн хөвшил хамтран төрийн худалдан авалтаар дэмжин хүнс хөдөө аж ахуйн хууль, худалдааны тухай хууль, эдийн засгийн эрх чөлөөний хууль, баялаг бүтээгчдийг дэмжих тухай багц хууль болон жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг шинжилэн батлуулж, импортын барааны татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын реформ зэргийг хийж, эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх шаардлага бий боллоо. Монголын эдийн засгийн тулгуур болсон жидүү эрхлэгчтэй мэдлэг мэдээлэл, боломжийн нэгдэл нэгтгэн, чинээлэг дундч давхаргатай Монголын төлөөх том зорилт, бодит хөдөлгөөн болон өрнөж байна. Ийхүү Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо ажил хэрэгч байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэн амжилт дүүрэн 2025 оноо үдлээ. Уул уурхайгаа бус ургац төлждөг баялаг бүтээж буй иргэдээ дэмжицгээе. Чинээлэг дундч давхаргатай Монголын төлөө хамтдаа зүтгэцгээе.